За, сайн бацхан уу, орой минь дүргийн. Би тэгээд нэг өнөөдрийн болж байгаа нийгэм улс төрийн амьдралд болж байгаа процессуудын талаар нэг бас нэг лайв хийх гэдэг. Гэхдээ энэ удаа богинохон биш ээ, жоохон ажиж бас хүмүүстэй ярилцах зорилготой лайв хийж байгаа шүү. За тэгээ одоогор хүн орж ирээгүй байна. Гэхдээ ярьжсэн дээр идэм билээ. За Монгол улсад нэг сонин шинжилэл нэг тийм өсөлтийн ч юм уу нэг тийм том хөвслийн шин чанартай үйл явц болж байгаа. Тэгэд энэ үйл явц маань бид нар одоо хэрхэн даван туулах вэ гэдэг дээр тулаад ирлээ л дээ. Бидний дуулж чадах юм уу чадахгүй юм уу? Өөрчлөгдөх юм уу өөрчлөгдөхгүй юм уу? Энэгээр үлдэх юм уу үлдэхгүй юм уу гэдэг тийм сонирхолтой цаг үе дээр иржээ. Тэгээ яг одоо энэ үед бол одоо жишээ нь яг нэг төөрөгдүүлэхгүйгээр ярих юм бол Монголын улс төр нийгмийн амьдралд тэгээ Оросын холбооны улсын нөлөө одоо хүртэл тасраагүй байгаа. Одоо хүртэл байгаа. Энэ бол маш олон зүйлээр ингээд бид нар мэддэг болсон, ярьдаг болсон, хүмүүс ойлгодог болсон. За тэгэд энэ Оросын холбооны улсаас Монгол улсад нөлөөлдөг хамгийн том нөлөөллийн зүйл нь яаж орж ирдэг тухай ихлээр бид нар ярилцсанмаар байна л да. Ер нь бол 1921 оны үндэсний эрхчлөөний хувьсгал гэж л угаасаа байгаагүй. Тэр 21 оноос хойш худлаа түүх эхэлсэн байдаг. За тэр түүхийг бичих хугацаанд Монголын тухайн үеийн одоо тусгаар байдлыг устгаж Монгол улс бол 1911 оны үндэсний эрхчлөөний хувьсгалаар тусгаар улсаа ер нь гаргасан байсан. Ухаанда тэр үед бол дэлхийд дээр улс орнуудын хооронд тусгаар тогтнолын асуудлууд бүгдээр зэгцэж чадаагүйсэн байхгүй. Тухайн цаг үед бол Монгол улс бол өөрийн дархлаагаа бас бий болгож байсан. За тэр дархлааг нь устгахтаа бол Монгол дотор монголчуудаар нь устгуулж үзэн ядуулсан, тийм ээ. За Богд хаан засгийн газрын тэр одоо анхны 5 яамтай байсан. Тэр 5 яамных нь одоо нэлээд бодлогон сайд нар нь өвөр монголчууд, за Монголын үндэсний ялцтангуудаас ингээд ороод ингээд явж байсан. Бид нар нэгдмэл улсынхаа асуудлыг яриа явжсэн. За тэгээ хооронд нь талцуулсан, хагаралдуулсан, үзэн ядуулсан. Тэгээ энд тэнд хорлож алсан, устгасан. За тэр олон зүйлүүдийн дараагаас эхлээл 21 оны ардын хувьсгал гэдэг худлаа түүх гарч ирдэг. Ардын хувьсгал бол огт болоогүй. Тийм хувьсгалын ямар ч юм болоогүй. 1921 оны 3 сарын 1-ний өдөр Монгол ардын нам байгуулагдаагүй. Тэрнээс өмнө Оросд байгуулагдсан байсан. За тэр хувьсгалын үр дүнтэй холбоотойгоор Хяактад 10,000 гаминг 400 партизан буудаж алаагүй, байлдаагүй, тэнд дайн болоогүй. Энэс худлаа түүх. Тэгээ энэ худал хуурмгүй тухайн үед биднийг юу руу чирж явагдсан тухай бид нар одоо яг санах цаг болчиход байгаа байхгүй. Яг тэгэхээр өнөөдөр Монголын нийгэмд бүхэлдээ худал хуурмаг, суртал ухуулга, пропаганда үнэхээр газар авчээ. Тэгээ энэ дээр бол амь тавин тэмцэлдэж байна. Яг энэ торгон цаг үйл болж таарчлаа л да. Тэгээ энэ өөрчлөлтийг хийж байгаа нь болохоор яг өнөөдрийн цаг үед үнэхээр одоо бас нэг энэ цаг үеийн залуучууд хийж байна. Үнэхээр ондоо хийж байна. Тэгээ өөрчлөлт хийж байна, соёл тэгүүлж байна. Шинэ улс төр нийгмийн амьдралын орчныг бидэрт Монгол улсад оруулж ирж байна. За тэгээд 21 оноос хойш бидний ингэж ийм худал хуурмагт автуусны хоргайнд бол бид нар маш хэмжээний том хядлаганд өртсөн байдаг. Зөвхөн албан ёсоор одоо их хядлагад өртсөн хүмүүсийн тоо одоо 40 гаруй мянган хүн байгаа шүү дээ. За албан бусаар бол одоо маш олон тоонууд байдаг. Жишээ нь 1932 оны одоо тариатын хүрээний бослого гэж яриад байдаг. Энэ бол тариатын хүрээний бослого байгаагүй. Хамгийн том тулаанууд нь тэнд болсон болохоос яг үндэ Монгол улсын бүх газар нутагт энэ хувьсгал болсон байхгүй. Тэгээ хувьсгалыг бол нухчин дарсан. Нухчин дарахтаа Монгол руу Оросоос 3 замын цэрэг орж иж нухчин дарсан. За тэр оржсэн цэргүүд олон норн хэмжээгээр нь тасралтгүй асар том хядлага хийсэн байдаг. Аимшигтай хядлага хийсэн. Зүгээр л өнөөдөр тэдэн хүн устгалаа, тэдэн эсэргүүг устгалаа гэдэг тоонууд байдаг болохоос яг хин
Яаж ямар учраас шалтгаанаас ямар асуудлаас болж ингээд цаазаар авахсан тухай баримт байхгүй. Зүгээр л тэдэн хүн эрэгтэй тэдэн, эмэгтэй тэдэн босгочийг хядлаа. Тэр уулын тэр газар гэдэг тэмдэглэнүүд бол байдаг. Одоо гарч ирдэг. Одоо бол Монголд дахиад нэг уламжлалт технологи ашиглаж байна. Коммунистуудын ашигладаг уламжлалт технологи. Коммунистууд бол ерөөсөй цөөхөн хэдэн технологи ашигладаг байхгүй. Нэгдүгээр айцсаар тий. За айц давтуулахаас өмнөөс нэр нэг юм эхлээд төрүүлж ирэх хэрэгтэй гэж. Дараалал нь хэлэхгүй. Сэтгэл зүгээр өдөрддөг л та тий. Сэтгэл зүйн онцлог тааруулсан одоо шагнал урамшуулалтын хэмжээ тий. Сүлд одон медаль өргөмжлөл жуух хүчиг тий. Эдгээр бол хүмүүсийг ингээд нэг сэтгэл зүй баяраар нэг гэж өдөрддөг технологи. Одоо бид нар яагаад дэлхий дээр хамгийн арчаагүй эдийн засгтай улс мөртлөөс хамгийн олон эдийн засгийн гавьяаттай болж хамгийн олон эдийн засгийн шагнал авч байна. Хууль эрх зүйн орчинд хамгийн докторгүй дээрэс нь яг иргэнийхэн их зүйн байдлыг дандаа дордуулдаг. Тэ жилд баг 1200 орчим хүнийг тэ шүүхийн бус аргаар одоо 20 сардуулсан гэдэг тоо мэдэн хүний эрхийн комиссээс хүртэл гаргаж байгаа шүү дээ. Тэгээ тийм орон улс мөртлөөсөө хамгийн олон хууль зүйн гавьяаттай. Тэ бараг айрамгүй шахуу болчихсон арчаагүй айрамтай. Тэ бүр 1960-аад оны технологитой гаццсан улс орон шахуу байж иж мангар олон генералуудад хинт хэрэгтэй бид эдгээр салинжуулах. За тэгэл тэд нар нөгөө нэг цэрэг хүчний байгууллагын ажилчдын цалин цагаа амьдрал ахуйг нь сайжруулж чаддаг болж тэгэл баахан урлагийн холбоо тэгэл бүхчүүд спортынхны ингээл давхар салинжуулаад явдаг. Тэгсэн мөртлөөс айрам нь өөрөө ингээд яг Монголын иргэдийг гадаадын янз янзын халдлагаас хамгаалах чадвар байна уу хэцүү мэдэхгүй би лав үргэлжлэдэг. Тэгээ ийм байдалтай л яваад байгаа. За энэ бол ингээд нэг хэсэндээ хүмүүсийн итгэл үнэмшлийг татан төвлөрүүлж байгаа тэрнгүүр хуурам ихлэг арга. За нэгдээ ингээд хүмүүс сэтгэл зүгээрээ ингээд дэвлэлтэн нэгдээ тийм коллективист чин чанар бий болоод эхлэхээр тийм ээ нөгөө талд нь айцсыг бий болгодог нөгөө талд нь үзий ядалтыг бий болгодог. Айц үзий ядалт хоёр ингээд бий болоод эхлэхээр хүмүүс эрүүл оюун ухаанаар хорвоо ертөнцийг харж дүгнж хүлээн авч чадах чадвар нь ингээд муудаж идэг. Одоо ингээд жишээ нь ингээд энэ ихийн одон гартуултыг харалтай бүр хавтгай болчих шүү дээ. Чи хэдэн өдөр давнцсан аимшигын том баяр маяг ёслуулж байгаа байхгүй. За тэгээд тэрэнд гарч байгаа нүсвэр зардал хөрөнгө хинж төлж байгаа тийм. Эцэст дарга бол төлөөгүй. Дарга хизээж тань төлөөд өөрийнхөө кармаас мөнгө танд гаргаж өгч өгөхгүй. Манад тийм юм бол байхгүй. Манад тийм дэлхийд байхгүй. За одоо тэр нэг талбай дээр тавьсан асар том майхан байна. Мэдхгүй энэ одоо хэний мөнгөөр байвч барьцсан. Эсвэл өдөрт хэдэн төгрөгийн зардал гаргадаг. Ямар учиртай юм. Зарим өдөр бол хоосон л гэж идэв. Би бол өдөр болгон шахуул талбай дээр байгаа. Гэтэ энэ таны мөнгөөр байсан шүү дээ. Та хяналт тавьгүй хохин охгүй. Та өөрөө эзэн учраас та тэрэндээ хяналт тавих ёстой. Та өөрөө тэрэндээ эзэн шиг байж чадахгүй ингээд худлаа хуурмаг юм сонсоод тэрэнд нь автаа донтоо тавьчихвал ингээд доримжлуулж яах нь бас зүй ёсны асуудал болоо гэж. Тэгэхээр бид одоо ийм эрүүл юмнуудыг ингээд ярих хэрэгтэй юм л да. Тэгээ Монгол улсад байгаа нийт ингээд эдийн засгийн байгаа дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг одоо ярихлаа 78 их найд төгрөгөөр тий 78 их найд 78 их найдын 32 их найд нь улсын төсөв 30 их найд нь төрийн болон орон нутгийн өмчтөг компаниуд. Тэгээ үлдсэн 16 их найд нь цэвэр чөлөөт эдийн засгт байгаа байхгүй. Энэ дампуурл шүү дээ. Энэ чинь дампуурл واخгүй. Тэ тухайн улсын нийт эдийн засгт нь төрийн оролцооны санхүүгийн хэмжээ 20% нь хүрэхэд аюулын харан гэж хардаг. Тэгвэл Монголын эдийн засгт байгаа нийт 78 их найд төгрөгийн чинь 62 их найд нь төрийн оролцоотой байгаа. Энэ эрүүл биш واخгүй. Энд дахиад цаашаа төсөв мөсөв тендер мендертэй холбоотой дамжсан юмнууд нас нэг чөлөөт эдийн засгт нөлөөлж. Энийг яагаад дампуурд гэж хэлээд байгаагаар одоо тайлбарлая л да тий. 78 их найдын 62 их найд нь дандаа алдагдлахгүй. Дандаа зардлахгүй. Үлдсэн 16 их найд нь жоохон өсөлттэй явдаг. Нэгсэндээ төрийн мөнгө бол хизээж өсдөггүй. Дандаа хасагдчих устж чаддаг. Дандаа алдагдлуулаа хаягдчихдаг тийм л мөнгө өгдөг. Тэгэд энэ
эдийн засгт нөлөөлж байгаа төрийн оролцоо ийм их том болохоор тэр улсад хүссэн ч хүсээгүй авилгал бий болж байдаг. Тэр улсад хүссэн ч хүсээгүй эрх мэдэл төвлөрж идэг. Тэр улсад хүссэн ч хүсээгүй хүний суур эрхүүд хумигдж идэг. Та өөрөө анзаардаггүй гэж болно те. Өдөр тутамдаа ингээл анзаардаггүй гэж болно. Тэгтэл яг ингээд тоо мэдээллүүд статистикуудыг ингээ гараад сүүлийн 8 жилд 26 мянган тэр учир нь бол 6 мянган метр гэж ярьж илээ. Одоо янз янзын зөвшөөрөл лиценз юмнууд гарсан гэж ярьж байгаа. Яг фактически бол 26 мянга байна. Найзуудаа 26 мянга. Зүгээр цайны газар ажиллахад танд хамгийн багадаа 7-8 зөвшөөрөл хэрэгтэй болсон. Тэр чинь тэгээд байнгын сунгуулдаг тий хугацаатай. Тэгэнгүүт тэр 7-8 сонголтыг хийж байгаа хүн бол сонголт болгоны шаардлагат нэг ямар нэгэн эрх мэдэлтэн байгаа. Тийм ээ. Ерөнхийдөө дарангуул ингээд энгийн хэлбэрээр таны хажууд зэрэгсэж ирэхэд болохоор ингээд нэг л мэдхэд таны үйлдэлийн чинь хөдөлгөөний чинь хэлж ярьж байгаагийн чинь хэн нэгэн хяндаг ийм систем бий болоод байгаа байхгүй. Хяналтын систем. Одоо ингээд өнөөдөр ингээд дахиад ингээд сошиалар гүвж ийн л да. Монгол улсын тагнуулын байгууллагыг устгасан гэл. Тэ. Өмч хөвчлөл гэлс тэ. Дахиад нэг чөдөр галзуу юм ярьж л та. Тэнгүүтээ араас нь дахиад нэг элбэгдэрч ярьж. Тэр нэг одоо жишээ нь энэ 96 онд тагнуулын байгууллагыг би татан болгосонд бол зөв гэж хардаг. Тэр үеийн тагнуулын байгууллага бол шүү дээ тий. Тухайн үед Монгол улсын хүн ам баг болсон шүү дээ 2 саятай. Тэгээ 2 сая иргэнэ хянах зорилтойсэн баггүй. Иргэнэ дайсан гэж үздэг. Монгол улсынхаа иргэдийг дайсан гэж үздэг учраас 2 хүн тутмын нэг нь тагнуулын ажиллагаа хийдэг гэсэн баггүй. Нэг нэгнийгээ хяндаг, матдаг. Тийм л нийгэм байсан. Тэгээ 96 онд болохоор энэ сөрөг тагнуулын албыг үлдээгээд энэ дотоод тий дотоод хамгаалах аюулгүй байдлын тэр хэлтсийн татан болгосон хэлбэр байхгүй. Нэгсэндээ шинжилэл реформ хийж байгаа. Битгий иргэдэд дайсан болгож хараатай гэдэг л реформ хийж байгаа. Гадаад байдлын талаас Монгол улсад нөлөөж болох аюул занал хийллийн тий эсвэл ямар нэгэн сөрөг нөлөөтэй эдийн засгийн болон эрүүгийн янз янзын гэмт хэргийн чанартай тий эсвэл энэ хууль бус мөнгө төгрөг угаадаг хар тамхи зэвсгийн наймаатай холбоотой бүхий асуудлыг хяндаг шалгадаг тагнуулын байгууллага одоо хүртэл ажилласан хэврээ байгаа. Ажиллаж байгаа. Тийм л зүйл болсон тагнуулын байгууллагад. Нэгсэндээ өмнөх нийгэм бол тэртээдэрэнгүй төрийн хяналттай нийгэм байсан бохгүй. Төр хяндаг, төр иргэдээ бүгдийг нь хяндаг нийгэм байсан. Одоо уул нь бидний өнөөдрийн ингээд очих ёстой нийгэм маань бол иргэний хяналттай нийгэм бохгүй. Иргэн төрөө хянах ёстой. Иргэн хүн бол та энэ улсынхаа эзэн учраас таны нийтлэг ашиг бидний нийтлэг эрх ашигыг хангахын тулд бид нар өөрсдийнхөө өмнөөс хүн төлөөд сонгоод байгаа байхгүй. Тэр сонголт бидний ингээд сонголтыг авсан хүмүүс бидний ингээд дундаас гаргаж өгсөн мөнгийг юу зарцуулж байгааг хянахын тулд энэ иргэний хяналтын засаг бий болдог. Иргэнээ хянахын тулд биш. Мэдээж гадаад аюулаас тагнуулын байгууллага улс орныхаа аюулгүй байдлыг хангах үүрэгтэй тэр ажлаа бол хийж байгаа гэж би бол найддаг. Тэгэхээр ийм зүйлүүд дээр ингээд дахиад төрөгдлүүд эхэлсэн байна. Энэ дээр одоо санаатай хийж байгаа. Тэгэл дахиад нөгөө нэг хэлбэгдэрч гэдэг юм уу одоо юу гэдэг юм. Нөгөө одоо арт кино театрыг дахиад ярьж байгаа. Өмч өвчлөлийг ярьж байгаа. Найзуудаа одоо ингээд нэг юм сайн ингээд яг намайг хэлэнгүүт давхар ингээд интернетээр ингээд судлаад үзсэн. Одоо интернетүүдээр материалууд нь байгаа. Гараад ирдэг болсон. За бүр тэрний интернетийн мэдээллээс давж хармаар авах юм болоо шүү дээ, тэ. Төрийн өмчийн хорооны архивуудаар ингээд дамжиж очиж үзэх боломжууд бас байдیں۔ Тэр өмч өвчл яаж хийснэ тэр цэнгэр улаан тасбаруудаа ингээд санаа л та тэр. Дийлэнх нь 92-оос 96 онд хийгдсэн баггүй юу? Дийлэнх хөвчлөл. Тэр хөвчлийг хэн авсан бэ гэхээр өнөөдрийн Монгол Ардын намын эрх баригчнаар л авсан баггүй. Тухайн үед одоо эрх мэдэлтэнгүүд хэдрэл байсан. 96-аас 2000 онд хийгдсэн өмч өвчлөлтэй асуудлууд бас байдаг. Тэр нь гэхдээ маасынх нь бол биш байхгүй. Жижиг нь байхгүй. За тэрэн дээр одоо жишээ нь Халтмаагийн Баттуулгын энэ талх чихэр махан импекс гэл ингээл тэ Баянгол зоч дуудлага гэл ингээл арчсан намтай холбоотой юмнууд бол байдаг. Гэхдээ тэр дуудлага худалдаагаар явсан ихэнх нь дандаа дуудлага худалдаагаар явсан. Жишээ нь одоо арт кино театрын хөвчлийг яриад идэгий. Тэгэхээр яг арт кино театрын хөвчлөлтөд зэрэгцээд Монгол улсад шүү дээ бүх кино театрт хөвчлөгдсөн байхгүй. Тэгээ ингээл өргөө мөргөө
Тэгэл элдв очир мочир гэл хэвчээ. Айгүй олон кино театрууд байсан баг. Бүгд төвчлөгчжээ. 90 оноос хойш тэгвэл соёл урлаг дотор шүү дээ, тэ. Төрийн оролцоо ерөөсө баг ороогүй нэг салбар байгаад байгаа шүү дээ. Тэр нь ямар салбар юм гэхэлээ кино урлаг байхгүй. Одоо ингээ хардаа маш олон кино урлагийн салбарууд ингээ хуваар ингээ босоод гараад ирсэн байхгүй. Яг тэр загварлах байхгүй. Бүгдийн адилхан хувьчилсан. Тэгэхээр тэр дуудлага худалдаагаар тэр 2000 хэдэн онд авсан гэдэг үлдээд чинь сүүлд авсан байдаг шүү дээ. Намбрын энх хоёрыг ерөнхийлөгч байх үед энэ энх болтыг хотын дарга байх үед дуудлага худалдаанд болсон гэж яригддаг. Тэгэхээр тэр оных нь юмыг хараж үзээрэй. Тэр дуудлага худалдаад авчихсан хүн хүний өмчийг ингээд хулгай лөвөр дээрэн мэтээр ярьдаг бол энэ бол галзуурал төөрөгдөл. Энийг ялгаж салгаж чадаа харж сурах хэрэгтэй. За нэг юм байгаа. За тэгээд дахиад нөгөө нэг л илбэг дөрж мөржиг ярих юм. Нөгөө л Батүр мүүлгэл. Энэ хүмүүс чинь нөгөө нэг засаглалаас холдоод 9 жил болсон бохгүй. Тэгээ энэ хүмүүс сайн юм их байдгийг. Алдаа бол байгаа. Гэтэ алдаа нь яагаад алдаа гарсан бэ гэж би харахаар угаасаа 1990 оноос өмнө бид нар шүү дээ, тэ. Нэг л төрлийн шинжлэх ухааныг тэгээ эдийн засгийн нийгмийг нэг л төрлөөр хардаг гэсэн бохгүй. Өөрийг харах юм бол шууд шоронд явна шүү дээ. Тэ? Тэрний юу юм гэхээр марксист ленинизмын онолыг судлана. Коммунист онолыг судлана. Тэгээ коммунизмын онолыг судлана. За тэрнээс өөр юм ярих юм бол та тэр нийгэмд шууд шорон явна. Тийм л байсан. Тэгээ 1990 оноос хойш энэ хүмүүс чинь энэ өнөөдрийн энэ алсан нийгэм гэдэг юмыг судалж бий болгох гэдэг ингээд бүхэл амьдралаа зориулсан. Тэгээ одоо ингээд жишээ нь ингээд хардаа оюун урд нь авилгатаа тэмцэж гин гээд за лавл миний харж байгаагаар 9 жил болчихж байгаа байхгүй. Тэгээ авилгатаа тэмцлийг яриа. За тэр 5 иш ажиллагаа энэ гэл шудраг 5 муу гэл ингээд явснаас хойш одоо 6 7 дахь жил нь болж байгаа шүү дээ. 6 жил болчих. За тэгвэл яаж авилгатаа тэмцэх тухай бид нар ихлээд бодох хэрэгтэй байхгүй. Эрүүл хүн бол тэ. Тэгвэл одоо нэг хараагаад байгаа элбэг дэрс чинь төрийн өмчийн компаниудын одоо улс төрчдийн тэ хөрөнгө оруулалтын мэдүүлгийг авдаг хууль, шилэн дансны хууль, за авилгатаа тэмцэх хуулиудын тэ өөрчлөлтүүд эдгээр за нээлттэй нийгмийн асуудлууд, иргэний танхимуудыг иргэний хялтын засаглалыг бий болгох суурьуудыг ингээд тавьжсэн байна. Нэгсэндээ элбэг дэрж муу хүн байсан бол өөрийгөө хяндаг байгууллагуудыг хүчийг авахулж ирсэн юм л да хуулиар. За тэгсэн чинь өнөөдөр манай Лувсан намсрын оюутан гэдэг ерөнхий сайд маань одоо 30 жилийн бузар булааг арилгаж байгааг яриад байгаа. Тэгтэл тэр хүн хууль эрх зүйн орчинд одоо юу хийсэн бэ гэхлээр бид нар тэр талаас нь их харах хэрэгтэй. Тэгвэл өнөөдөр Лувсан намсрын оюутан чинь нөгөө шүдгүү арслан надад өстө хүч байхгүй гэж ярьсараад улсын хурлын тэ Харьяана байгууллагын авилгатаа тэмцэх газрыг засгийн газрын мэдэлд авч татсан байхгүй. Тэгтэл авилгатаа тэмцэх газар өөрөө засгийн газрыг хянах үүрэгтэй газар шүү дээ. Хамгийн их мөнгийг захиран зарцуулах, тэгээ хамгийн их эрх мэдэлтээр үүдэг, хамгийн их улс төрийн нөлөө оруулах газар засгийн газар. Засгийн газрын бүх одоо ингээд тэ үйл хөдлөл энэ мөнгөний зарцуулалтыг хянах ёстой газар нь авилгатаа тэмцэх газар. Тэгтэл авилгатаа тэмцэх газар нь өнөөдөр ерөнхий сайдын эрх мэдэлд очсон. Тэгээ боддоо дарга танаа хүүхэд тэр бүмийн машин шаацсан юм уу? Яацсан бэлгэлцсэн байж тээ. Дарга энийг шалгах уу яах вэ? Хүмүүс шалгах гэдэг яах вэ? Тэ? Дарга одоо би бол нэг харахаар шаацсан юм шиг байгаа юм да гэд. Жишээ нь одоо энэ тусгай захиалгаар үйлдвэрлэдэг Mercedes-Benz өгөхгүй. Тэр Mercedes-Benz чинь нөгөө массын шугам дээр тэ лайнаар ингээд үйлдвэрлэдэг Mercedes-Benz биш өгөхгүй. Захиалгаар хийдэг цөөн тоогоор хийдэг бенз байхгүй. Тэгвэл тэр Mercedes-Benz-ийг хэн худалдаж аваад хаанаас хааш нь тээвэрлээд хаана буцаагаад зарсан тухай энэ зарлагаар нь ингээд тэрийг гаргаж ирэх боломж бол маш амархан easy. Энгийн зүйл байхгүй. Тансаг хэрэглээд дотор амар. За тэгтэл яг энэ хууль эрх зүйн орчнуудыг бүгднийг устгасан чинь одоо манай энэ Нямбатар дарга тэгээ оюун урд нь хоёр шүү дээ. Жишээ нь одоо та нар ингэж бодтоо 2021 оны эрүүгийн хуулийн өөрчлөлтийн дараагаас эхлээд хамгийн анхны 10 саяас 40 саяар торгуулсан хүмүүс гарч ирсэн шүү дээ. Хүмүүсийн бол нийтлэгээр таньдгаар одоо хаян хэрвээ. Одоо яг одоо ингээл хаян хэрвээ гэл
нөхөр чинь гарч ирсэн оюун эрднийг өмөрөл солиорол орилоо юм. 40 сая төгрөг тогоосон. Сая долларын авилгал хулгай хийж байгаад үйлдэл дээр баригдсан шүү дээ. Бид нар Монгол даяар хаасан. Яг үйлдэл дээр баригдсан. За тэгэл ингээл нөгөө Капитал банкны ундрмаа гэл тэ. Хадгалан зээлийн хошоо эзэн. Өвшөө. Нийгмийн даатгалын сангийн мөнгийг авч идчихсэн. Бас л тургуулаад гараад ирсэн. Тэ? Капитал банкын давхураг байж амар том алдагдaltaй болцсон юм гэдэг. За одоо хаян хэрвээ одоо жишээ нь улс төрд орж иж болохгүй юм бохгүй гэмт хэрэгтэн. Ер нь улс төрд хариуцлага хүлээнэ гэдэг тухай ойлголтыг дахиад нэг хэлчихье. Энэ үрд улс төрөөс зайлахыг хэлээд байгаа. Түүнээс нэг эндээс зайлчхаад нэг хэдэн жил дарагдчихснаа буцчих өөр албан тушаалд очих тухай байж болохгүй. Тэгсэн одоо хаян хэрвээ ингээл оюун эрднийг магтаал хамгаалаа. Шаанаас бүх гүлэг. Тийм байдаггүй байхгүй. Тэгээд энэ одоо хамгийн энгийн ойлголт нь гоос. Ягаад хөрөнгө оруулалтаа ингээ мэдүүлдэг ингээ тэг хууль эрхцэн орчинтой төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тэг улс төрийн хамааралтай энэ хүмүүсийн хууль эрхцэн орчныг дордуулсан мөртлөөсөө эсрэг талдаа иргэддээ үйлчилдэг хуулиудаа чангалтсан. Тийм ээ. Өнөөдөр эрүүгийн хууль, зөрчлийн хууль, за ингээд маш олон журмууд, тийм маш олон дүгнэлт лиценз тайлбарууд ингээд бүх юмнууд иргэний эсрэг болсон байхгүй. Бид тасралтгүй даргуулдаг, шийдгүүлдэг, дарамтлуулдаг болсон байгаа. За тэр эрүүгийн хууль мөл одоо тэр нэг 8 ишигний хэрэг мэрэгээс сенсацлал бөөнд юм болсон. Яг үүндээ тэр чинь бодит кейс байхгүй да. Яг үнэнгээсээ тэр 8 ишиг хулгайлсан хүн тийм олон жилийн ял авах хууль эрх зүйн орчныг бий болгоцсон л байхгүй. Тэр бол хулгай хийдэг нь зөв гэж байгаа юм биш. Хулгай хийдэг нь буруу. Гэхдээ тэр ялын хэмжээ нь иргэнд үйлчлдэг нь амар маш хүчтэй чанга болсон мөртлөөсөө авилгал бол албан тушаалын улс төрийн гэмт хэрэгтнүүдийг ялаас суллаад байна шүү дээ. Торгоод өнгө явуулаад байна шүү дээ. Энэ хуулийг хийн хийсэн гэхээр оюун эрд нь Нямбатар 2 шүү дээ. За тэгээд оюун эрд нь өөрөө ингээл сонгуульд ингээл орж явахдаа нөө шүдэн замраатай хийдэг нэвтрүүлгээс ахуулаад тийм маш олон ярилцлагууд өгдөг. За би бол одоо ингээ хадгаламжгүй би бол иргэдтэйгээ адилхан би ингээл ерөөсөө улс төрчдийн ингээл баяжхыг бол жигшдэг тийм байж болохгүй иргэдтэйгээ л адилхан амьдралдаа гिच шинэ. Эсвэл ингээл дэлхийн ертөнцийн даяар бол одоо ингээл нэг жижигхэн кейсүүдээр л ингээл улс төрчд ингээл ял аваад огцроод ёс зүйн хариуцлага хүлээг л явуулдаг гал. Монголын улс төрт бол одоо ёс зүйн хариуцлага гэж аалгаа тэрхэл ирдэг. Тийм ээ? Тэгтэл одоо энэ хүн бол одоо огцрох тухай сенсацийг бол худлаа тараагаад байгаа. Маш худлаа. Энэ хизээч огцрох тухай юм байхгүй. Гараагүй. Энэ огцрох процесс ер нь яаж явагдах вэ гэдгийг эхлээд бид нар хууль эрх зүйн хууль гаргах хэрэгтэй. Дараагийн ерөнхий сайдыг Монгол Ардын нам тодорхойлох хэрэгтэй байхгүй. Гаргаж ирэх хэрэгтэй. Тэр улс төрийн зөвлөлөөсөө юм уу эсвэл баг хурлаараа ингээд дараагийн ерөнхий сайд инээ гэх. Одоохондоо тэр хүн гарч ирээгүй. Нэгт. Хоёрдугаарт улсын хурл хэлсэн. Улсын хурлаас төрүүлээд төрийн байгуулалтын байнгын хороо хэлчих хэвээр. Тэн дээр ямар ч тов зарлагдаагүй. Тэгэнгүүт хүмүүс ингээ огцорцсон мэтээр ингээ хууртаад яриад байгаа. Тэгтэл яг жигнэсээ нийгэмд одоо юу болж байгаа юм гэхээр нөгөө том аврах том худал пропагандаа суртлын чинь амар том орон зай болцсон. Бүх сүлжээгээр нүдэж юм л да. Асар хүчтэй нүдэж чинь. За тэгээд энэ оюун эрдний энэ удаагийн хэрэг сэтэрсэн үйлдэлийг бол бид нар нэг цүнх мэтээр яриад байгаа. Яг хөө энийг нөгөө эрүүл бус хүмүүс бол нэг энгийн юм шиг хараад байгаа. Гэхдээ нэг юм сайн ойлгоод үзсэн. 1.5 тэрбум төгрөгийн хэмжээний бэлэг өгөх хүн ямар хэмжээний орлоготой байх вэ гэдгийг бодоод үзсэн. Тэгээ чат GPT дээр хийгээд үзсэн. Тэр олон цүнх мөнх тэгээд хэрэглэлүүдийг ингээд мөнгөний зоож байгаа тэр машин тэрэгнүүдийг хийгээд тийм брендтэй хамгийн гол нь брендтэй шүү. Тэгээд хийгээд үз. Ийм хэмжээний бэлгийг ямар хэмжээний орлоготой хүн өгөх вэ? Хамгийн ийзигээр бол 10 их найт төгрөгийн хөрөнгөтэй хүн ийм бэлэг өгч чадна гэж. Тэ 10 их найдын хөрөнгөтэй хүн 1.5 тэрбум төгрөгийн бэлэг бол хүнд бэлгэлж чадах юм байл л да. Нөгөө талдаа бол Монголын улс төрт одоо сүүлийн 8 жил яригдсан авилгал хулгай гэмт хэрэгүүд чинь тоонуудын яриад тахлаар 100 их найд давчаад байгаа шүү дээ. 100 их найд төгрөг давчаад байгаа шүү дээ. 30 гаруй тэрбум төгрөг
доллар واخгүй. Монгол улсын нийт эдийн засаг 28 тэрбум доллар байгаа. Одоо бидний ярьж байгаа хулгай 30 орчим тэрбум доллар байна. Ийм их юмны эсрэг тэмцэж байгаа байхгүй. Ийм их мөнгөний эсрэг. Тэдэрт ёс зүй байхгүй. Байх боломжгүй. Мөнгөний төлөө юу ч хамаагүй юм. Тэдэрт юм сайн чанар, хүн чанар гэсэн ойлголт байхгүй. Тэдэрт аргумент гаргаж хийж чадахгүй. Жишээ нь тэр МСС-ийн тухай би бас зөндөө боллоо гэсэн. Дахиад давтчихъя. МСС оюун эрдэнэ хамгийн том хандивлагч. Хамгийн том найз нь. Үе үедээ л тийм байсан. МСС Монголд тэгээ энэ хар масын армийг энэ мангасуудыг дандаа санхүүжүүлж ирсэн. Дэлхийн түвшинд ч гэсэн энэ хамгийн том корпорациуд энэ бохир үйлдэлүүдийг хийж ирсэн түүх байдаг. Гэхдээ тэрийг зогсоосон бохгүй, алдаагаа зассан бохгүй. Тэгээ Фордын түүхэнд ч байдаг. Рочилдүүдийн түүхэнд ч байдаг. Зогсоосон бохгүй. Одоо МСС зогсоогох бах. Энэ бол маш том гашуун сургамж авч шүү дээ. Өөрөө тэр мангасыг тэжээгээд дараа нь мангасаараа өөрөө зодуулаад байгаа бохгүй. Тэ хамгийн олон хандивын өгчөд одоо хамгийн олон цагаар хажууд нь зэрэгцээ сууж байгаа юм шүү дээ. Тэр оюун эрднийхээ. Тэгтэл нөгөө годамжинд байгаа нөгөө Оросын тэ за энэ нэг гарч ирж байгаа хар армуудыг хэн гаргаад байгаа талаар дахиад нэг дэлгэрэнгүй. Ер нь бол энэ хар армуудыг сүүлийн 15 жил бий болгосон бохгүй. Угсарсан. Эдгэрт бол нөгөө ухамсарт сэтгэхүй гэдэг ойлголт байхгүй байхгүй. Хүн эзний даалгавар гэдэг ойлголт байгаа. Тэд нар чинь хараат байдалтай болчихж байгаа байхгүй. Би даасан хүн бол хараат тусах хүн чи одоо эхний ээлжинд яагаад энэ боломжтой боломжгүй юу? Энэ одоо үнэхээр ухаан одыг энэ авцсан юм уу? Яацсан юм гээд. Ингээ аюу олон талаас бодно. Тэнгүүтээ наад захын одоо МСС чи ер нь татвар төснөө төлөөгүй гэж харна. Эрүүл хүн болоо штэ тий. Тэр компаниудын төсөнд татвард нь анхаарал тавьдаг байхгүй. Орлогод нь биш. За тэр орлогоос дамжаад татвараа төлж гинүү үгүй юу гэдэг дээр нэгэд анхаардаг чинь хамгийн эрүүл үзэгдэл байхгүй. Тэгээ бидэнд тийм юм дутагдаад байна уу эсвэл Монгол бүхэлдээ тийм болцсон байна уу гэхэлэр үгүй. Энийг санаатаагаар зохион байгуулалтаар угсраад гаргаж нийгэмд байршуулдаг. За тэр хүмүүс бол одоо ингээд нэгсэндээ эхний ээлжинд хүн чанар сайхан сэтгэл их оронч үзэл газар шороо гэсэн тий энэний ардталт болохоор цэвэр бохир цус гадныхан дотныхан хятадын нөлөө гэдэг тийм хар ийм айдас бий болгоод. За тэгэнгүүтээ нөгөө талдаа болохоор үзий ядалт бий болгоод ингээ яваад байгаа юм. Энийг нь ялгаж салгаж харах хэрэгтэй. Гэхдээ ялгаж салгаж чадах хэмжээний чадвар бидэнд байна уугүй юу? Байна. Байна. Зүгээр нийгэм даяар тэдний мэдээлэл ингээ хүчтэй очиод байна уугүй юу? Байна. Очиод байна. Яаж очиод байна гэхэлэр чинь асар хэмжээний мөнгөөр очиод байгаа байхгүй. Жишээ нь тэр 18 телевизээр зүгээр зодож штэ. Тэ? Тэнэг болтол нь авч тэр нэвтрүүлгээр чинь татамжтай үзүүлж байгаа байхгүй. За тэгэл энэ сошиалын ахан аккаунтууд байна тий. Тэнэг болтол буст хийж байгаа байхгүй. Хэдэн 10 мянган доллар явуулж өгч байна. Тэрийг нь үзэхгүй байхад бол болчих юм. А тэгээд нөгөө талдаа эрүүл юм хаана байгаа гэхээр албан ёсны их сурвалжууд дээр нь иргэдийн хандж байгаа хандлагыг харах хэрэгтэй. Жишээ нь одоо Лувсан намсрын оюун эрдэнэ Facebook хуудсан дээр ороод үз. Эсвэл улсын хурлын засгийн газрын тэгээ яг энэ албан ёсны Facebook хуудсууд дээр иргэдийн хандлтуудыг ороод хараа зэ. Бараг 92-3%-аас дээшигээ эднийг үзий ядчих. Ууралж ийн, эсэргүүцэж ийн, оюун эрдэнэлүүд дайрж ийн. Тэр хамраа өсгөлнүүд дайрж ийн. Ардын намлууд дайрж байгаа. Яг бодит реакшн тэнд байгаа байхгүй. А зүгээр ингээ хэвлэл мэдээллийн сүлжээнүүдээр ингээ тарж байгаа тархацыг харахаар аимшигтай их пропаганда яваад байгаа. Өмнө тэгээ 18 телевиз тий тэгэл энэ одоо энэ сошиал дээр байгаа хэдэн 100 сошиал аккаунтуудаар ингээ бузарлал явж байгаа. Зүгээр л эрүүлэр ингээ хараа л да. Саяхан одоо ингээ жилийн өмнө шүү дээ тий. За жилийн өмнө биш бүр одоо 24 оны сонгуулийн дараа энэ Баярмаа гэдэг хүнийг хүн таньдаг үс шүү дээ. Арчил намын мань идэл таньдаг үс дээ. Цөөхөн эдэн гişүүд нь. Гэхдээ энэ чинь бүр залуу хөнгө оюун эрдэнэ чи өөрөө тэгээд байгаа үс дээ. Таньдаг байхгүй. Та залуу чи залуу хүн байж гээд өөрөөсөө 10 ихч хүнийг мэддэггүйсэн бохгүй. Одоо ягаад Баярмаа хүмүүс таньдаг болоод мэддэг болчих гэсэн чинь Баярмаа эрүүл юм яриад байгаа байхгүй.
Эрүүл шүүмжлэл хэлээд байгаа байхгүй. Энэ засгийн газрын буруу зүйлүүдийг ингээд ил тод гаргаж ирээд байгаа байхгүй. Тэрнийхэн төлөө тэр хүний чинь одоо цовдлоо төглөж штэ. Хинч таньдгүй байсан Баярмаг бүр хамгийн бузар хүн байсан мэтэр одоо ингээд дайраад унж байгаа байхгүй. Баярмаа зүгээр л эрүүл юм ярьсан байхгүй. Гэхдээ эрхэм ерөнхий сайдаа та штэ те энэ хүн төрлөختний дээр ингээд байдаг эдийн засаг нийгмийн бүх онлын эсрэг явж байна. Та Монгол улсын эдийн засаг нийгмийг хорлоод байна. Монгол улсын улс төрийн орчныг хорлоод устгаад байна. Та одоо энэ харьяаны байгууллагад орчоод ичээд ингээд байна гэж ярьсныхаа төлөө үр хүүхүү тань нийцэл ерөөсө хамгийн маран дэс тэр бол ёс зүй мөн. Тэгтэл нөгөө оюун эрдний хүүхэд одоо 22 та настай хүүхдийн асуудал гарч ирээд байгаа чинь өөртөө гаргасан нэгдүгürt. Тэр дөлгөө ингээд эмэгтэй чинь 40 50 тэрбум төгрөгийн одоо ингээд өмнөд идэл ингээд хөрөнгөө гайхуулаад байгаа чи өөртөө гаргаж ирсэн. Гэхдээ энэ болохоор Баярмаагийн кейсийн хажууд шал ондоо юм багхгүй. Нэг нь хувийн амьдрал руу н орсон биз дээ. Тийм ээ? Баярмаагийн хүүхэд одоо хөрөнгө орлогынхын төвшөнтэй нь яриаг байхгүй. Энэ хувийн амьдрал нь багхгүй. Өөрийнхөө хүүхдгээд эн чинь өөрийнхөө намтартай тавьсан байж тээ. Нөгөө талд нь энэ хүн чинь өөрийнх нь хөрөнгө оруулгын мэдүүлгэн дээрээс нь хэдэн 10 дахин давсан хэмжээний мөнгө гараад ирж шүү дээ. Гинтэр гараад байгаа байхгүй. Энэ нэг хооронд салга найзуудаа энэ тусдаа асуудал. Баярмаагийн гэр бүлийн хүүхдүүдийн хэн өргөж авсан байсан ч ямар хамаатай эсвэл тэр хойд урд байсан ч юу ямар хамаатай. Энэ миний хүүхдгээл тавьсан биш үү? Альбертын бүртгэл дээр нь байж тээ. Тэгээд болоо байхгүй. Тэр бол тусдаа асуудал. Гарал өгсөлттэй холбоотойс. Оюун эрдний асуудал ч юм бол оюун эрдэнэ гээд нөхрийн хөрөнгө оруулгын мэдүүлгэн дээр заасан хөрөнгийн хэмжээг хэд даруй дахин гулцсан хэмжээний хөрөнгийн асуудал ирээд байгаа байхгүй. Зарцуултаар нь шүү хамгийн гол нэрийг ойлгоорой. 1.5 тэрбум төгрөгийн бэлгийг ямар хэмжээний орлоготой эсвэл ямар хэмжээний санхүүгийн их усүртэй хүнд бэлгэлээд байна гэдгийг бодох хэрэгтэй байхгүй. Нэг цүнхний асуудал биш. 10 их найдын хэмжээний хөрөнгөтэй хүн 1.5 тэрбум төгрөгийн бэлэг өгöd байгаа байхгүй. Хамгийн easy ойлголт нь шүү дээ. Тэгээ энэ хүн яаж ийм хөрөнгөтэй болж байна? Хүүхэд нь яаж ийм хөрөнгөтэй болж байна? Зүгээр сошиал контентн дээр хувьцаа эзэмшээд эсвэл тэрний нэг ахаасаа мөнгө зээлж байгаа компани байгуулаад ажиллаад тэгвэл тэр сошиал юмнууд нь хаана байгаа? Яаж очив юм? Бид нар ер нь бол одоо энэ эрүүл иргэний нийгэмд иргэний хяналтын тухай ойлголт ярих гэж байгаа бол зарцуулалтын тухай ярина. Дэлхийд дээр гарч ирсэн бүх авилгалын хамгийн том хэрэгүүд биш үү те? Тэгэхээр дийлэнх нь бол ер нь бол цүнх мөнхний л асуудал байт юм да. Бүр тийм амар том юмнууд нь ингээд тэмцэнээс урж гардаг байхгүй. Хиний ээлж жижиг юмс эхэлдэг байхгүй. За тэгэд цаашаа дамждаг. Энэ дандаа зарцуултаас гарч ирдэг байхгүй найзуудаа. Энийг ойлго. Зарцуулт. Энэ чи зарцуучаад байна шүү дээ. Тэгээ өөртөө гайхуулаад олон нийт тавьсан байхгүй. Нэг сонин түүх ингээ ярил л да энэ дээр. Хүн төрлөختний түүхэнд их одоо хүүтэн дайны үед биш үү те. Хамгийн томоор бүртгэгдсэн аврах том тагнуулын эсхийн задарч ирсэн байхгүй. Нэг нь Америкийн нэгдсэн улсад Оросын тагнуулын аагант баригдаж ирсэн. За тэр аагант яаж баригдсан бэ гэхээр тэр нөхөр амар их мөнгө хэрэглээд унсан байхгүй. Баяжаал ихнэр мөхнөрөөс солиол. Тэг энэ яагаад ингэ гинтхэн баяжаад унаа гэж шалгаад ирсэн чинь Оросуудад мэдээлэл зардаг аагант байсан байхгүй. Тэгээ баригдажсэн. Тэгэхээр энэ юмнуудыг ялгаж харах хэрэгтэй байхгүй. Яг гоо тэр од жаргал гэдэг нөхөр бол одоо энд хүмүүс бичиж байна л да. Би бол танихгүй, мэдэхгүй. Тэгвэл яг гоо би тэдний компани нөгөө нээлттэй хувьцаат компани болохоор мэдээллүүдийг унших дуртай. Яа тэгэхээр Монголд аюул их нөлөөтэй аюул аврах том корпорац гэхгүй чинь. Энэ одоо МСС группийн хэмжээнд төлж байгаа татварын хэмжээ чинь 4 их найд гарцаа гэж байдаг. Эрдэнэ төлбөрийг давтсан байгаа шүү дээ. 30 гаруй мянган хүн ажиллаж байгаа. МСС буруу юм хийж байгаа. Гэхдээ хуулийн асуудалтай бол хуулийн байгууллага шийдэх ёстой. Тий. Түүнээс нэг хин нэгэн тэнэг очиад цовдлохлоор цовдлж болдоггүй. Тэгэхээр ийм юмнуудаа бид нар ялгаж харах хэрэгтэй. МСС-ийг давхруулах юм бол тэр 30 мянган хүний чинь цаана байгаа амьдрал буудаа. Энийг дагсан тэр 4 их найдын эдийн засгийг дагсан Монгол улсын төсвийн орлого будаа. Тэгээд тэр цагдаагийнхаа эмч нарын цалингийн яаж тавих вэ? Тэр эмнэлгийнх нь тоног хөрөмжийг яаж авах вэ? Энийгээ эхлээд олон талаас нь бодно. Хууль зөрчсөн бод энэ болохгүй.
Хуулийн өмнө очих ёстой. За тэр нэг ламбард гэх галзуурууд хэлээ. Ламбард биш л дээ. Энэ одоо дэлхий гэдэг гариг дээр ашиглаж байгаа хөрөнгө оруулалтын хамгийн сонгодог загвар нь нээлттэй хувьцаат компани бий болгож хөрөнгийн бирждээс хувьцаа бонд усах харагчлууд гэдэг байхгүй. Нээлттэй компани. Од жаргал гэдэг хүний буруутай хийсэн үйлдэл гарах юм бол энэ компани Монголд биш тэр гадааддаа дампуурна. За тэгвэл энэ бондыг энэ тэг хөрөнгө оруулалтыг босгохдаг нь 25 6 жилийн өмнө 7-800 сая доллар гэсэн юу 350 сая. Гэтэ тэгж доош нэгээд байгаа. Наа чи 800 сая доллар, 800 бараг 900 сая доллар босгочоод одоо төлөө дуусч байгаа юм тэр хөө. Удахгүй төлөж дуусгадна. Тэгээ Монгол улсын нэг дэлхийд танилцсан байхгүй ийм Монголд одоо ийм олон улсын зэрэглэлийн төвчний ийм хүчрэг компани гарч ирлээ гэж танилцуулсан. Айгуу сайн жишээ байхгүй. Тэгэхээр энэ ламбардны хэмжээнд сэтгэж яа болохгүй. Яг яагаад ламбард гэдэг үгийг ашигласан гэхэлэр ер нь бол нийгэмд өнөөдөр яг нь Монгол банкны тайлангууд дээр одоо 24 оны тайлангууд дээрс айгүй харагддаг. За 2.4 их найт төгрөг байсан санагдчих. Би одоо мартчихад байна. Тэгэхээр тайлангийг гаргаж хараа. Тэн дотроос шүү дээ те. Энэ ахуйн зээлүүд хэрэглээний зээлүүдийн эргэн төлөлтөд муутцсан бохгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр цалингийн зээл, тэтгэврийн зээл тэгээ энэ хүмүүсийн одоо энэ ахуйн одоо ингэ цахилгаан бараа мараа ингээд лизингийн зээлүүд энэ эргэн төлөлтөд муудаад байгаа бохгүй. Гэтэ энэ зээлэн дотор шүү дээ те. Ламбард нь ордоггүй, банк ус санхүүгийн тооцоололууд ордоггүй. За тэр цахим зээлүүд бас ороогүй байгаа. 5-6 их найт төгрөгийн хэмжээний зээлүүд давхардсан зээл рүү орсон явж байгаа. Нэгсэндээ би байрны лизингтэй байж цалингийн зээл авсан эсвэл хэрэглээний зээлүүд авсан байна. Тэр зээлүүдүүд эрсдэлтэй ангил руу ордог. Тэгэхээр эдийн засагт нөлөөлөлөөр ингээд зээлүүдийн эрсдлүүдийг харахаар энэ арилжааны зээлүүд буюу аж ахуйн нэгжүүд төр өгж байгаа бизнесийн зээлүүд те ангилал муудахад эсвэл тэр ангилал муудсан түвшин нэмэгдэхэд эдийн засгт дараагийн орж ирэх одоо хүндрэлүүдийг ярьдаг. Тэгвэл ахуйн зээл, хэрэглээний зээл энэ өдөр тутмын энэ зээлүүдийн чанар муудаад. За одоо энэ ипотекийн зээлийн эргэн төлөлт аягүй бас муудсан явж байгаа. Улсын хэмжээнд. Энэ зээлүүдийн эргэн төлөлтөд муудахад бол тухайн улсад бол эдийн засгийн кризис боломж тооцдог байхгүй. Аягүй том цохилт орж ирнэ. Одоо Монголд тэр тохиолдолд гараад ирсэн. За тэгээ өчтөр тэр нөгөө бензиний үн 200 төгрөгөөр нэмэгдээд тэгсэн чинь нөгөө 15 давхар тэг Херогийн entertainment-ийн одоо Херо Баатар үнэндээ хоцрогдож хөөх юм. Тэтгэвртэй гарахаар болсон байна. Тэгээ нөгөө юу яаж чинь нөгөө гудамжинд гарч зогсож байгаа залуучуудаас боллоо. Оросууд бензинээ хаалаа маалаа. Юу солиороод байгаа юм бэ? Монгол улс чинь шатхууны нөөц нь хамгийн багадаа 3 сар байгаа шүү дээ. Энэ залуучууд чинь 10 хоног дээр л жигсаал хийсэн шүү дээ. Найзаа ёо ийм тэнэг юм яхаа бол. Тэгээ дээрэс нь энэ оюун эрднийг ерөнхий сайд болж байгаа чинь долларын ханш хэд байснаа одоо санаарай. Мартчихааг үз. 2100-аас 2400 байсан шүү. Тэ 2016 онд 1900 тал байсан шүү доллар. Одоо 3600 болцсон байгаа. За тэгээд сүүлийн ерөөсөө он гарснаас хойш долларын өсөлт чи хэд байгаа вэ? Санаарай. Энэ нефт чи хаанаас худалдаж авч байгаа? Доллараар авч байгаа. Энэ долларын үнийн өсөлт, инфляцийн өсөлт дахиад нэмэгдэнэ. Сүүлийн 8 жил хийсэн энэ гажиг галзуурлыг чинь хороо одоо гарч байгаа. Тэгээд энэ иргэдэд ингэ хэлээд байгаа ш. Та энийг эргэж төлнө. Энэ галзуурл надад хамаагүй, би оролцоо нэг чухал биш. Надтай намдгүй ингэ цаагаараа болцдог мэтэр яриад байгаа бол үгүй. Та амьдралаараа төлнө. Дахиад нэмэгдэнэ. Бид нар эрүүл бус юм хийгээд байгаа шүү дээ. Манай Монгол улсын засгийн газар чинь. Би түрүү эрүүгийн хууль болон ингээд бүх хууль эрх зүйн орчин ингээд бүхэлдээ хүнийхээ эсрэг болчлаа, иргэнийхээ эсрэг болчлаа гэж яриад байгаа. Тэгвэл эдийн засаг чинь бас бүхэлдээ энэ эдийн засгийн тогтолцоон тий онлынхоо эсрэг болцсон байхгүй. Манай дээр одоо явж байгаа эдийн засгийн өсөлт нь бодит өсөлт нь 5% таа байж хахад мөнгөний нийлүүлэлт нь 30% байна гэж боддоо. Энэ чи галзуур шүү дээ. Чи солиор л واخгүй юу? Энэ сонгуульд зориулаад ямар их мөнгө татсан. Тэр мөнгөний хорыг одоо амсна.
тэр 500 тэрбум төгрөг малчтад өгсөн шүү дээ. Хоршоологчтой холбоо гээд. Одоо тэрний эргэн төрөлт мүлт нь одоо цаг нь болоод ирэхлээр амар юм болно доо. Найзууд амар юм болно. Болоогүй байгаа. Бид нар одоо амар том цохилт руу угаасаа орно. Энийг тойрж гарах боломжгүй болцсон. Энэ оюун эрдэнэ мангууг чи хийсэн хулгаан л зүгээр 100 их 80 гэж байгаа шүү дээ. 30 тэрбум доллар байгаа. Тэгээ дээрэс нь энэ улсын эдийн засгийг хорсон хорлол нь асар их юм байгаа шүү дээ. Тэгтлээ боддоор бол Монгол улсын эдийн засаг сүүлийн 5 жилийн хугацаанд хамгийн их орлого олсон бохгүй. Хамгийн таатай нөхцлөөсөн бохгүй. Тэгээ ийм сайхан нөхцлөө бид нэр хулгай дээрэн болгоод дуусгацсан. Тэгээ одоо тэгээ нөгөө элбэг дөржиг дөрмжлоод явхаа байсан хүмүүс ууралдаг уснтэй дахиад нөгөөдхөө ярихаараа бац чинь одоо гамшиг чинь одоо солиот юм аашин. Чи одоо баахан гинт ихтнийг авчирал бүгдийн цовдлоо дүүжлэл ингээл хэвээр баахан хөрөнгө мөнгөний улсад тушаан хаана байгаа юм уулгач чигүү шаагаад байгаа ингээл. Одоо өөрийг хараагаад байгаа байхгүй. Тэр лувсан намсраа оюун эрдэнэ гэд тэр юун дээр хараараа. Ер нь ингээ 200 орчим мянган хүн хандсан байлээ. Тэ? Ерөөсө 2 хоногийн дотор жаа. За тэр хандлтыг 95% нь оюун эрдэнэ дөрмжлөгч дайрсан байж таа. Энэ нөгөө бодит реакц нөхгүй. А зүгээр ингээд бусад ингээд сошиал сүлжээгээр дайраад байгаа хар сүлжээ нь болохоор их байгаа юу гэд их байгаа. Гэхдээ бодит дүн нь бол биш, дүр зураг нь биш. Яг бодит дээр оюун эрдэнэ хүмүүс эсэргүүцэж байгаа. Амар эсэргүүцэж. Зүгээр талбай дээр ингээд нэг хэдхэн оноо зогсоход тэнд чинь өдөртөл энэ бол нэг 7-8 мянган хүн байнгын явж штэ. Жигсаал дээр чинь 3-4 мянган 5 мянган хүн ингээд зогсоод байгаа байхгүй юу? А тэгэл ингээд наашаашаа холигч байгаа хүмүүст их чинь 7-8 мянган юм уу 9 мянган ингээд орж иж. Тэр чинь юунаас хараад байна гэхлээр гарын ус зурж байгаас хараад байгаа байхгүй юу? Бид нар чи өдөрт бол 5,000-аас 6-7 мянган гарын ус зуруулаад байна штэ. 10 хоногийн дотор амар хотод зурж байгаа. Тэгээд энэ гарын ус чинь ингээд бодлоор ингээд тооцоод ингээд тоонууд нь гараад ирж байгаа. Тэгээ тийм хурдцтай явж байгаа. Ийм их эсэргүүцэл бодит эсэргүүцэл байгаа. Гэхдээ одоо эсэргүүцлээ битээ сулруулаарай. Энийг зогсоож болохгүй шүү. Энэ амар том заллин руу шааж орж шүү биднийг. Наад хүн чинь ерөнхийдөө бол залдээ сурцныг мартаг үз. Би одоо та нарыг ингээд зарлнаа. Тэ? Та нар муу газрын албаныхан би та нарыг зарлнаа. За муу гайлынхан би та нарыг зарлнаа. Би та нарын юм чи мэдж байгаа шүү гайл. Гимтэрэг нуугаад байгаа байхгүй. Гимтэрэг нуун дарагдуулна гэдэг чи өөрөө гимтэрэг шүү дээ. Оюун эрдэнэ мангар олоодод гэж хэлсэн. Миний одоо санаж байгаа 1-2 удаагийн нь болохоор хэвлэлийнхний дээр засгийн газрын хуралдаантай асуудал ирж хат ярьжсэн. За 2-3 удаа бол их хурлын эндэр дээрээс ярьсан. Тэгэд худалч хүнээс яагаад бид нар яагаад цэвэр юм хүлээгээд байгаа юм? Худлаа ярьдаг хүнд цэвэр юм байх боломжтой юм уу? Тийм ээ. Хуурсаар худалч, хумсалсаар хулгаач. Энэ одоо хумслах тухай биш. Чи улс орныг бүхэлдэн хулгайлж штэ. Тоо мэдээдүүд нь тийм байгаа ч тийм. Одоо байгалийн баялагын сан оюун эрдэнэ гайхамшиг гэл яриад байна. Тэрэнд нь бүр донтчих юм. Дэлхий дээр яг энэ оюун эрдэнэ хийж байгаа шиг байгалийн баялагын сан байхгүй найзуудаа. Бүр баталгаатай хэлээ байхгүй. Дэлхий дээр байгалийн баялагын сангууд байдаг. Монгол байгалийн баялагын сан байсан. Өмнө 4 удаа хийсэн. Одоо 5 дахь нь явж байгаа. Хамгийн сүүлийн 4 дахь дээр бид нар 2 тэрбум долларын сангийн хөрөнгөл бий болгоцсон байна шүү дээ. Яг бодит төр. Тэр хууль нь болохоор улс төрчдөөс хараад тусаар ажилладаг тийм баялагын сан байсан байхгүй. Баялагын сан улс төрчдөөс ямар ч хамааралгүй байх хэрэгтэй. Нэг ч улс төрч тийшээ орж болохгүй. Тэгээ тийм баялагын сангийн мөнгөний энэ хулгайч чи аваа идчихсэн шүү дээ. Санаж гэнэ нөгөө ковидын үеэр ковидын 24 их 80-гээ ярьдаг шүү дээ. Одоо нөгөө баахан нууц гэрээтэй тайлна гардаггүй. Төсвөөс гадуур ингээд. Тухайн үеийн төсөв чинь юу лээ 18 тэрбум багт 18 их 80 багт чинь ковидээр 24 их 80 мөнгийг энэ хулгайч аваа идчихсэн шүү дээ. Тэгт чинь энэ байгалийн баялагын сангийн чинь хуулийн байхгүй устгаж хийж байгаа мөнгөний аваа идсэн бохгүй юу? Санаж гэнэ үү? Бүх нийтийн 20 50-даг тэр өдрөө
бизнесийг эдийн засгийг дэмжих 10 их нийтийн хөтөлбөрийг зарласан шүү дээ. Тэр чинь тэр байгалийн баялагын сангийн чинь мөнгө байсан найзуудаа тэр эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн 10 их нийтийн төсвөөс нь хэн мөнгө авсан гэж бодож байна. Хэн ч аваагүй. Энийг тойрсон хэдэн нөхдүүд авсан. Бусд нь авахгүй. Одоо тэр авсан нөхдүүд нь хуцалтаад байгаа. Тэд нар нөмөрөд байгаа. Тэд нар хингэхлээр Халтмаагийн Батулга тэр Херо Баатар нь л байгаа шүү дээ. Одоо тэр нэг тамгагүй төргөө дэлхийд даяар нэг солиотой юм хийгээл яваад байна. Миний мөнгөийг таад хэлж байгаа шүү дээ. Энэ Херо Баатар тэндээс ашиг олоогүй. Тэр Японд босton тоглолт фейлдсэн, тэр Европт босton тоглолтууд фейлдсэн. Энэ тэндгүй фейлдэж байгаа. Амар өндөр зардалтай. Тэр зардал улсын төсвөөс яваалаа. Одоо нууц байгаа шүү. Нууц байгаа шүү найзуудаа. Тэгээ хулгайчаас те ер нь бохрын нүхнээс яагаад бид нэг цэвэр ариухын өмнөх гээд ингээд уурлаад дайраад байгаа. Тэгээ оюун урд нь огцроогүй байгаа. Огцрох болоогүй байна. Одоо огцрох хамгийн том хүчтэй их мэдлэлтэй газар нь улсын хурал. Улсын хурал дээр 64 гишүүн хүрэхгүй. Ингээ бодтоо. Тэгээ бид нар одоо нэг эрүүл ухаанаар харнаа. Яг гоо тэр нэг доримжилдаг янз янзын хүмүүс байдаг л да. Яг гоо улс орныг иргэдээ ард түмнээ ингэж тагалган бутрах зорилготой сөрөг жигсаал хийгээд уваагүй үйлдэлүүд нь энэ хүний ялан дээр нь ял нэмнэ. Энэ төрийн эсрэг гэмт хэрэг штэ. Тэгэхээр энэ зүйлүүд одоо удахгүй болно. Удахгүй болно. Бүгдээр энийг зайлуулах ёстой. За тэр дараагийн хүн хэн болох вэ гэдэг аюу их юм ярьдгийг. Дараагийн хүн хэн болох талаар жишээ нь одоо надад бол ямар ч эрх мэдэл байхгүй шүү дээ. Дараагийн хүн хэн болох талаар нь болохоор эрх мэдэл нь Монгол Ардын намд байгаа байхгүй хуулиараа. Монгол Ардын намын улс төрийн зөвлөл, Монгол Ардын намын баг хурал шийднэ. Тэрийг улсын хурлаар орж ирээд батлаад ерөнхийлөгч сойрхдаг тийм л зүйл байна. Ерөнхийлөгч бол зүгээр ёсчилж байгаа шүү дээ. Өмнө нь бол баталдаг байсан тий. Одоо батлахгүй зүгээр ёсчлно. Тэгэхээр гагцгүй хамгийн том эрх мэдэл нь тэнд л байна. Ийм юмудаа бид нар мартчихлахгүй. За тэгээд хужаагийн ирлээзгээл дайрдаг. Хятадууд муусан хятадуудын боолууд гэж ярьдаг. Гэхдээ яг үндэ би тэрэнд амар ууралдаг. Би тэрэнд аягүй дургуутдаг баг. Би ер нь Хятад, Орос, Америк хэмбугаач хараат ус байх ёстой л гэсэн бодолтой. Монголчууд бид нар өөрсдийнхөө хувь заяанд эзэн байх ёстой. Тэгвэл өнөөдөр хамгийн их яриаг гаргадаг Халтмаагийн Батулга, Херо Баатар энэ Лувсан намсрын оюун урд нь хийж байгаа үйлдэлүүдийн та нар санаач ягамч тээ. Төргнөрийг хаан зарсан. Хятад л зарсан шүү дээ. Оюутлогоо тэр 10 20 хэдэн мянган хятадуудыг хин оруулсан. Батулгалаар оруулсан шүү дээ. Энэ төргнөөс гадна энэ Батулгатай холбоотой зөндөө олон бас лиценз яригдана. Бага. Миний хийсэн бозруу зөндөө байгаа. Зөндөө их юм гарч байна. Ард нь дандаа хятадууд байгаа. Нэрэн шүү найзуудаа. Хятадууд байгаа. За өнөөдөр Монгол улсын засгийн газар China Energy-г хятадын төрийн өмчт компанитай зээл хийж штэ. Нэг хачин бартерын гэрээ хийчихлээ штэ. Тэр бартерын гэрээний ард жинкнээсээ нөгөө 5 толгоогоо процент өгсөн штэ. Тэ мэ? Ягаад гэж байгаа. Өөр арга байгаагүй гэж жишээ нь боддоо. Хамгийн сонин асуулт энэ чинээс гарах хэрэгтэй байхгүй. Одоо China Energy банк гэдэг чинь ямар компани бэ гэдэг. Гэхдээ тэрийг харах хэрэгтэй. Энэ 200 тэрбум долларын үнэлгээтэй аврах том компани байхгүй. Өөрөөсөө төмрийн үйлдвэр уурхай нэтэрэ тэ эрчим хүчний салбар за төмөр зам авта тустай аврах том компани. Монголын эдийн засгаас бүр 10 дахин том. Тэгээ одоо энэ компани ажилчид нь өөрсдөө орж ирнэ. Олборлолтоо өөрсдөө хийн, тээвэрлэлтөө өөрсдөө хийн, борлуулалтаа өөрсдөө хийн. Өөрсдөө хэрэглэнэ л дээ. Тэгээ ийм гэрээг одоо тэгвэл оюун урд нь хийцэн байгаа шүү дээ.
Яг бодитоор хийчихэл биш дээ. Тэгээ энэ зөв юм уу буруу юм уу? Яагаад тэгээ бид нар ингэж энд давтаад иддэг юм? Тэгээд иймэрхүү юмнуудыг бид нар ингэж олон талаас нь ярих хэрэгтэй. Тэгээд ер нь бол нөгөө тэр залуучууд жигсаалтаар яриад байгаа шүү дээ. Оюун эрдний 100 алдаа гэл өдөр болгол гаргаж. Нөгөө хүрээний бузрыг точвол далаа гэж оюун эрдний нөгөө үнэхээр бузар гэхээсээ илүү Монгол улсын эдийн засаг нийгэм улс төрийн эсрэг хийж байгаа гэмт хэрэг нь аимшигтай болцсон бохгүй. Юм нөгөө өөрийн хим хэмжээтэй байдаг штэ. Сав суулга гурт хим хэмжээтэй. Нэг бол халиад асгар, нэг бол сав нэвдэрнэ штэ. Одоо Монгол төслөөр юу болох вэ гэхээр иргэдэн нийгэмдээ итгэлээ алдаад байгаа байхгүй. Энэ хамгийн аюултай зүйл штэ. Иргэд нийгэмдээ итгэлээ алдаад иргэд хуульд идэхээ болоод иргэд шүүхэд идэхээ болоод дараагийн асуудал нь болохоор маш том хэмжээний ингээд эмх замбраагүй байдал үүсвэл яах. Тэгэхээр оюун эрднийг огцруулах ёстой. Битээ бухраараа, битээ зогсоороо хамгийн эцсийн байдлаар эхлээд огцруулъя заяа. За дараагийн ээлжинд бүгдээрээ нийлээ заяа. Асар том давлгаа сошиалар эхний ээлжинд үүсгэж хагаад Халтмаагийн Батулга, Лувсан намсран оюун эрдэнэ, Херо Баатар, за энэ Нямбаатар гэдэг эдний ингээд оролцоотой бүх нөхдүүдийн жигсаалтуудыг гаргая. Тийм ээ. Маш их том жигсаалтууд гарна. Аимшигын том гэмт хэрэгүүд гарна. Энэ бүх асуудлуудын авилтаа тэмцэх газар, тагнуулын ерөнхий газар, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар тэ одоо бүх одоо тэр прокурорын дэргэдэх хяналтын байгууллага гэдэг бүгдэнд нь өгье. Гэхдээ яг харамсалтай нь одоо оюун эрдний хамаарал бүхий нөхдүүд энэ дэр одоо байгууллагад ажиллаж байгаа л да. Өдөрлгүүд нь. Гэхдээ энэ нь өөрөө бүгддээ энэ байгууллагууд тийм бузар булаа муухай болцсон гэсэн үг биш. Тэн дотор муу муухай хүмүүс байгаа. Тэр нь гэхдээ бүхэлдээ гэсэн үг биш байхгүй. Тийм болохоор дахиад иргэдийн ингээ маш том давлгаагаар энийг шахъя. Одоо манай арчилсан намд байна шүү дээ. Сая Лувсан намын ган төмөр гэдэг хүнийг дагаад эрх мэдлийн төлөө юу ч хийхэд буцахгүй явж байгаа хүмүүс шүү дээ. Сайд нар болвол. Тэгээ ард нь айгу гоё үгтэй. Эх орныхаа эрх ашигын төлөө гинэ. Уучлаарай. Тийм юм байдгүй. Эх орныхаа эрх ашигын төлөө гэж уянгалуулад ард нь эх орноо устгадаг, дэрэмдэг, тондог тийм л зүйл хийн штэ та нар хийж байгаа. Ерөөсө тэр гоё хангуй үгээр улс эх орныг удаж авч явахгүй. Зүгээр иргэндэн зориулаад энэ эх орноо хөгжүүл. Иргэнд нь л зориул. Иргэн хүн гэрээсээ гараад гудамжинд гараад явхад таны орц, гудамж, талбай тэ энэ бүхий л орчин чинь таны төлөө байх хэрэгтэй байхгүй. Одоо тэр та нар хараа л да. Өнгөрсөн жил Нямбаатар, Улаанбаатар даяар баахан бордор сольсон. Одоо явах замгүй болгоо ичсэн. Юу мэдрэл муутай шаарчаа. Энд чи иргэний эсрэг байгаа ч тийм. За тэгэл агаарын бохирдлын сан, шахмат төсний сан юу лээ энүүгээр чинь ингээл өчтөчнөө мөнгө гарсан. Асал одоо их найдаар яригд. Утаа буусан юм уу? Бид нар хордоол байж байгаа шүү дээ. Иргэнийхээ эсрэг гэмтэрийг л байгаа ч тийм. Одоо ингээд сая хаваржангаа шороо тусна дотор байлаа шүү дээ. Энд чи иргэний эсрэг байгаа ч тийм. Тэгвэл энэ яаж ингэж иргэндээ үйлчлдэг болдсон бэ гэхлээр эрх мэдэл нь задрахлаар болдог байхгүй да. Тэр хороонд амьдарч байгаа найзууд нийлж байгаад нийтлэг эрх ашиг шийдэхийн тулд дундаасаа нэг хүн сонгож гаргах. Тэр нь өөрөө хөрөнгө мөнгө санхүүгийн асуудлаа шийдвэрлэх чадaltaй байж байгаа. Одоо гудамж хороод тэг юм ингэж өөрсдөө тохижуулна. Сургууль соёлын юмнуудаа ингэж сайжруулж авч явна гэдэг эрх мэдэл нь тэнд байх хэрэгтэй байхгүй юу? Түүнээс Нямбаатар тийм оюун эрдэнэд байх юм бол эрх мэдэл нь тэнд байх юм бол хизээч тэнд сайжрахгүй. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд нэг 2700 сургууль байсан гэдэг нэг тоо гаргаад байдгийг. Гэхдээ нэг талаас харахаар айгүй гоё сургуулийн хангамж зөвхөн сайжирсан юм шиг харагдаад байгаа. Нөгөө талаас нөгөө эрдэнэ сургуулиуд чинь 80 гаруй хувь нь одоо чанар стандартын шаардлага хангахгүй байна. Хэдэн хөлдөөгүүд очиж хулгай дээр юм хийхдээ өөрсдийн компаниудыг авчи баахан чанаргүй юм барьсан. Баахан одоо тэр сургууль ингэж ярьж байгаа шиг цэцэрлэг байгаа, эмнэлэг байгаа, соёлын төвүүд байна, тий? Та нар энэ болгоны ард тулгаан юм боддоо. Тэгээ одоо нэг суманд жишээ нь
30 хүүхдийн дотор байртай газар чинь энэ тэнэгүүд чинь 400 хүүхдийн дотор байрч барьж байгаа шүү дээ. Хиний шийдвэрээр хин тооцож яаж барьж байгаа юм бөө. Тэрний зардлын суманд ааж байгаа. Сумын зардал нэмэгдээд. Сумын зардал нэмэгдээд тэгэхээр тэр суманд байгаа багш эмч одоо хэн байдгийг тэр үйлчлэгээний албаны нөхдүүдийнх нь цалин хүйс хангамж нь яаж сайжрах юм бэ? Тэр асуудлаа тэд чи өөрсдөө шийдэн штэ. Би багштай тэдэн дөрвийн цалин өгөхгүй бол манай сургуулийн чанар сайжрахгүй байна гэдэг асуудлаа тэндээ ярих хэрэгтэй байхгүй. Би эмнэлгийнхаа нөхцөлийг сайжруулахгүй тулд эмчийн чанарыг сайжруулахын тулд бид нар ийм хэмжээний мөнгө төсөв мөнгө цуглуулах шаардлагатай байна. Асуудлаа тэндээ ярих чадвартай шийдвэрээ тэндээ гаргах ёстой байхгүй да хүмүүс. Энийг иргэний оролцоо гэж нэрлэдэг юм. Энэ иргэний оролцоо тэр хяналтанд тэнцэнээс эхэлдэг юм. Тэндээс эхэлдэг байхгүй. Түүнээс сонгон хайрхан дүүргийн нэг одоо тэр толгойд орбит ч гэдэг юм уу. За баян зүрх дүүр ингээд нэг гачуурт мачуурттай хаа нэгтэй амьдарч байгаа юм. Эсвэл тэр Дорнод Сүхбаатарт ч гэдэг юм. Эсвэл тэр баян үйлгийн ховдод амьдарч байгаа хүн засгийн газар хянж чадахгүй. Энийг төрийн оролцоо гэдэг юм. Тэгээ одоо манай ардчилсан намын хэдэн малнууд очсон. Төрийн хяналтын яамд нь ажиллаа явж байгаа шүү дээ. Дөнгө. Яаж тэгж бодож сэтгэж байгаа. Энд чинь ардчилсан намын үжил баримталт нь иргэний хяналтын тухай ойлголт яриад байгаа чинь эдгээр төрийн хяналтын яамд ажиллаад байгаа шүү дээ. Манай өнөрөө тэр дандаа либерализм ярьдаг. За тэр би одоо эрт бол угаасаа итгэхгүй. Угаасаа л өөрчлөн сэтгэхүйтэйгээр. Ичээш энэ чинь яаж барууны үжил гэж яриад байгаа юм тэгээд. Тэгээ энийг тэгээд эх орны нийтлэг ярих шиг гээд хуцаад байгаа байхгүй. За ган дүмрийн тухай яриад хэрэггүй. Энэ бол зүгээр баас, шээс, хог, жордлон тэгээ бохирын суугал واخгүй. Ардчилсан намд бол одоо энэ хинч биш. Энийг тэрнгээр нь хайцах ёстой. Ер нь бол одоо Монголын төвгөнд бол хамгийн том гутамшиг болж үлдэнэ. Яагаад тэгж хэлж байгаа юм гэхээр энэ сонгуулийн өмнө ярьжсэн яриануд нь дандаа либерал үзлийн тахлаар ярьсан байхгүй. Либерал үзлээ хөгжүүлэх тухай ярихдаа яг сонгуульд орохынхоо өмнө болоод төслөө яасан гэхлээр Халтмаагийн бодлоготой очиж нийлсэн шүү дээ. Тэгээд тэр нийлэх процессыг бүгднийг ардчилсан намын тэгээ үндсэн дүрмүүдийн зөрчиж байгаад хийсэн байхгүй. Бүгд дэвсэлж байгаад хийсэн байхгүй. Бүгднийг нууцаар хийсэн. Гутамшигтай хийсэн. За дараа нь тэгээд засгийн газарт ингээд хамтарч орохдоо Монгол улсын үндсэн хууль, сонгуулийн хууль, улсын их хурлын тухай хууль тий. За ингээд 4-5 хуулиудыг тий улс төрийн намуудын хууль бүгднийг авч зөрчиж байгаад хамтарсан засаг болгож байгаа юм. Одоо хийж байгаа үйлдэлүүдэд тайлбарлахлаар болохоор эх орныхоо эрх ашигын төлөө гэж ярьдаг. Үгүй. Инээс чинь болоод Монголын нөгөө үнэлгээ чинь бунаад байгаа. Тэгээ одоо Монголын нөгөө ардчилсан намаас нь орсон хууль зүйн сайд нь төрийн өмч хураана гэж хуцаа яваад байгаа шүү дээ. Тэгээ өмч хураадаг хууль нь байгаа. Олж хараагүй гэж магадгүй байгаа. Тэр нь тэгээд иргэний өмчийг бол хураагаад байгаа шүү дээ. Иргэдийн бол өмчийг үстэй амар хураана. Яг эрх мэдлэлтнүүдийн өмчийг хураахгүй. Гэтэл яг эрх мэдлэлтнүүдийн өмчийг хураадаг асуудал руу яагаад орохгүй нэ гэхээр тэр хуулийг нь Оюун Эрдэнэ Нямбатар хоёр хийцэн. Тэрийг л засчих л да. Тэр 40 сая төгрөгөөр торгодгол болчих л да. Хуулийн дээрээс л аваа ячих л да. Ийм ингийн ойлголтууд шүү дээ. Тэгээ дээрэс нь энэ 78 их найдын эдийн засгаа 62 их найд нь яг бодитоор төрийн оролцоотой байна шүү дээ. Энийгээ бууруулах та. Энэ 62 их найдыг чи хард хүссэн ч хүсээгүй хулгай гарна. Хүссэн ч хүсээгүй дээрэм гарна. Ийм л зүйл болоод байгаа. Нэг гайхаад байх шаардлага байхгүй. Олон талаас бодох шаардлага байхгүй. Бодитоор л тийм байдаг. Тэгээд хамгийн чухал асуудал бол одоо энэ олон талын бодож санах шийдэх шаардлагагүйгээр оюун эрдэнэсээ салъя хийнэ хэлж байна. Тэгвэл бид нар бүгднийг зэрэг хийж чадахгүй. Үнэхээр эдгээр чи асар их мөнгөтэй байна. Асар их мөнгөтэй байна. Асар их мөнгө эрх мэдлийн эсрэг тэмцэнүүд чи тийм амархан зүйл биш. Тийм болохоор эхний ээлжинд ингээд шат дараатаагаар явъя. Тэгээд залуучуудын маань хийж байгаа жагсаал үнэхээр Монгол улсад өөрчлөлт авчирч байгаа. Тэгээд залуучуудаа дэмжих хэрэгтэй. Энийгээ бид нар ойлгоё. Энэ залуучуудтайгаа хамтраад явъя.
Маргаашнаас эхлээд одоо өнөөдөр жашаал нэг өдөр өнжлөө шүү дээ. Гүйлт мүлтийн аргамжид байна. Маргаашнаас эхлээд эндээ ингээ бүгдээрээ ирээрээ. Та энд оролцоогүй байсныхын төлөө Монгол улсаа хорлоход нь оролцож байгаа шүү. Ирээдүйд дүр хүүхдээ юу гэж хэлэхэ бодороо. Тэ мэ? Оролцоо бол заавал талбай дээр ирэх биш. Янз янзын арга. Хөдөө орон нутгад байдаг тэгээ монголчууд маань одоо мессеж бич. Улсын хурлын гишүүд рүүгээ өөр өөрсдийнхөө улсын хурлын гишүүд рүү мессеж бич. Наа хулгайчаа огцруулаа л гэж бич. Би танаа хорооны тэр гэдэг иргэн байна гэж бич. Шууд калтна. Улсын хурлын гишүүд иргэдээсээ айдгий. Яг хичнээн ингэж балаа байсан ч гэсэн надад ч дараагийн сонголт гарахаа бодож байгаа шүү дээ. Очоод доромжлуулахын төлөө бас айдаг байхгүй. Тийм болохоор иргэдээс айж байгаа учраас иргэд нь нэг гишүүд нэг 1000 мессеж чичгэд бодоо олондоо наатах шээ. Жинхэнэ тэнэг болтол нь оюун үрдний шууд нөлөөлнө өөртөө. Тэгэхээр энэ асуудлуудыг яриад мессежүүдээ бич. Энэ бол бас амар том оролцоо шүү. За тэгээд гадаад байгаа монголчууд бас яг энэ мэтчлэнгээр оролцож болно. За Улаанбаатарт байгаа хүмүүс бол тэгээд за надад тамаагүй за тэнд нэг хэдэн хүн яаж нэ гэж бодоод явах. Маргаашнаас нөгөө манай галзуучууд дахиад гарч ирнэ харж байгаарай. Дахиад гарч ирнэ харж байгаарай. Дахиад асуудал гарна. Сая наадуу чинь ингэсэн байлээ шүү дээ тэр. Яга алга болчих өгөөдсөн чинь сайндаач биш юм байлээ. Нэгдүгürt саяхан гаргаж ирсэн нөгөө галзуугуудын чагсаалынхан баг нь онгоолцсон бохгүй мөнгө төгрөг тарааж байгаа нь илчлэгдээд авчирсан хүмүүс нь энэ тэндээс ирсэн илчлэгдээд ардын намын нөгөө баг үүрүүдээс гарсан илчлэгдээд за моохын хідэн галзуугууд нь онгоо олоод тэгээд нөгөөдхийгөө тараасан нэгт. Хоёрдугаар шалтгаан нь болохоор цагдаагийн байгууллагын нөгөө нээлттэй өдөрлөг 2 өдөр болсон бохгүй. Тэрнтэйгээ зэрэгцүүдэд өөрсдөндөө гайтай шагсаал хийхгүй тул наадахын болиосон байгаа бохгүй юу? Хамгийн ийзигээр. А түүнээс бол сошиалор явж байгаа энэ галзуу бүтгэлгүүд нь дуусаагүй л байгаа үстэй. 9 шидийн юмуд нь ярьсан. Нөгөө од жаргалаа ярьсан солиотой галзуугүй юм яриад. Од жаргалыг ямар бидний яаж мэддэг юм? Од жаргалыг тэр авч барьж хорж юм хүмүүс авмаар бол тэгээ хажууд нь авч явахгүй юу хийжсэн тэр авилгалын мөнгөний авч явахгүйгээр. Од жаргалын хандивыг аваад яваадсан. Тийм ээ? Тэр хандивын мөнгөний авахгүйгээр тэгвэл аль хэдийн тэр ухаан удаа авч явахгүй юу хийжсэн. Яг одоо ингээд нэгний ухаантай царай тийм биш. Энэ шиг удлаа юм байхгүй. За тэгээд маргаашнаас тэгээд боломжтой хүмүүс маань бүгдээрээ дахиад нийлээ нэгдээд талбай дээр гараа эсэргүүцээ. Тэмцээ залуучуудаа хамгаалъя. Бид нар бол хамгаалахад болох юм билээ. Би бол одоо бүр микрофон авч үг хэлхээж болсон. Тэр залуучуудын хэлж байгаа үгс бодож байгаа сэтгэж байгаа эдэр үнэхээр мундаг байлээ. Тэгээ ийм хүмүүс нүүр бардам явдаг байхгүй. Тэгээ ярьж байгаа үгнүүдэд нь алдаагүй. Жишээ нь одоо нөгөө нэрээ нэг юм ажиглагдсан шүү дээ. Би ч бас өмнө нь нэг анзаардаггүйсэн байлээ. Төлбөртэй жигсаал төлбөргүй жигсаал хэрэг ялгаж болдго юм байна. Антшгүй лээ. Нэгдүгээр хэлж байгаа өрөөл одсон заяа. Яг тодорхой зорилгогүй байгаа. Яг тодорхой зорилго биш байхгүй. Одоо МЦС-ийг авъя, ухаан удгийг аваад чинь хуулийн өрөө шийдэх хэрэгтэй асуудал шүү дээ. Тэрнгүүр шийдэж шүү дээ. Түүнээс годомжинд харж байгаа авчдаг юм биш. Годомжинд одоо аваад одоо тэр 900 сая долларын төвөдөө хувьцаа босгосон. Одоо 350 сая доллар нь үлдсэн байгаа. Хэрвээ ухаан удгийн дээрэмдээ авах юм бол тэрийг нь олон улсын зах зээл дээр хөрөнгөний бичтэй 3 тэрбум доллар болгож төлнө шүү дээ. Өөр яадгийг. А хуулийн өрөөнд авах юм бол болтгол бах л да. Тэгээд би тэрийг мэдэхгүй. Хамгийн энгийн тэр шүү дээ. Хувьцаат олон улсад гарсан хувьцаат компаниуд дээрэмдээ авчих юм дараа нь бид нар олон улсын шүүхтэр очиж тэрийг төлнө шүү дээ. Өөр юу ч биш шүү дээ. Эхнээсэн дээрээ бод. Хоёрдугаарт од жаргал оюун үрдний хажууд нь байгаа гэдгийг сана. Хамгийн том хандив өгсөн. Тэгээ бизнесийн хүн бол тэгээд дээрэс нь од жаргалын хамгийн их хандив авсан хүмүүс өнөөдөр энэ засгийн газар чинь дийлэнх гишүүд нэ 23 сайдад чинь дийлэнх нь. Тэгээ одоо од жаргал бизнесийн хүн шүү дээ. Хамгийн их хөрөнгийг тийш нь хийчихээ тэрнийхээ эсрэг одоо загсаал хийж байгаа юм гинэ. Тэгээ логик алдаа байгааз нэг. За тэгээд ингээ хоёр юм том алдаа гарч байгаа. Тэгээд дахиад яг ингээ загсаал дээр нэг юм ажиглагдсан юм. Хүмүүс голдуу нүүрээ нууд юм байна. Дийлэнх нь. Хүний өдөөс их харж чадахгүй. Ялангуяа камерны өдөөс их харахгүй. За тэгээд
Шиврээ гэдэг нэг бөөгнөрөд идэх юм байна. Ингээд багцаар. За нэг 5,000 хүн байлаа гэхэд нэг 10 багц 15 багц ч юм энд нэг бөөгнөр андшгүй. За тэгээ гаднаас ингээ орж иж байхдаа ингээ бөөнөр орж ирнэ. За тэгээд хамгийн гол юм нь зориг байхгүй, зориг тодорхойгүй байгаа байхгүй. Тэгээ ингээд ялгаа харчин заяа. За яг ингээд өөрийнхөө итгэл үнэмшлэр өөрийнхөө ингээд хүсэл тэмүүлэлээр тэр жигсаалд ирж байгаа хүмүүс шал ондоо заяа. Нүур бардан суун. Ингээд үг мүгэ хэлэхдээ хүртэл ингээд амар олон талаас нь бодцсон дүгнсэн хэлж. За тэр урайл озонгоо хэлэхдээ айгу тод чанга дайчин. Тэ оролцоо нь илүү байгаа байхгүй. А нөгөө нөхдүүд чинь нэг нуугдж яваад байгаа шүү дээ. Тэгтэл яг өөрөө итгэл үнэмшлэр хийж байгаа хүмүүс оролцоо нь илүү идэв. Аандшгүй. За тэгээд жагсаалыг ялгахад амарх юм билээ дээ. Тэгээ өөрсдөө ирээд харахгүй юу? Нэрэнгээс хараарай. Нэг сони болсон шүү дээ. Тэр нөгөө нэг хоёр жагсаал чинь явж байгаа тэр сүүлдээ төгсгөлдөө залуучуудын жагсаал руу тэр засгийн газрын ордны тэр шатны тэргүүр ингээд шахаад ороод ирж байгаа байхгүй. Нөгөө хартугаа барай. Хар нөгөө нэг давуунуудаа бариад. Тэгэл яг нэг 30-40 хүмүүс байсан л да. Тэгээд эхлээд дандаа хөгшин хүмүүс нь оруулаад байсан байхгүй түүд. Тэгж явж яснаа 100% хөгшин хүмүүсийн дундуур ингээд залуучууд том биетэй маск зүсэнд нөхдүүд ингээд орж ирэл зайг нийслээ явах байхгүй. За тэгээд тэд тэнцээ нэг цаг гарan 30 минутыг зогссон. Тэгээд би ч дундуурнаас лайв хийгээл яваал гэсэн ажиглал хараал энэ тэргээл явж исэн. Над руу чинь ингээ ууралж муурлаа. Доогоор ингээ өвдөж цогж мөхөд байгаа шүү дээ. Тэр зүгээр байхгүй бас хөөхөн. Мөнгөний ингээ оролдох хэвээр. Ингээ камер бол дээгүүр яваад байгаа. За тэгж жагаад утас мутсаанд ганц нэг авч хийсэн. За тэр яах вэ? За залуучуудын жагсаал 20 цагт ингээ өндөрлж байна. Төрийн тул муулаад дуулаад ингээ. За юмаа хурааж эхэлж байгаа л нөгөө залуучуудын нөгөө материалууд дээр ингээ гიშгэ зогссон байсан л да нөгөө засгийн газар огцсон гэх тий. Тэн дээрээс нь за холдож байгаараа ах гиснэрээ энийг аваадах гэсэн чи тэг хүүхдүүд энийг аав гэх. Ойрцсан. Буцаага бараг бидрээгээ дэмжсэн явж байгаа байхгүй. Тэр нөгөө цаг 30 минут залуучуудын тавьж байгаа илтгэлүүдийн сонссоор байгаад нэрээ нэг биш вэ гэдгийг ойлгоцсон. Ичсэн байгаа байхгүй. Бид нар буруу юмны араас ирсэн байна гэх. Би тэрийг нэгээ сонсоод тэгээд буцаага харсан. Яг өндөө тэр хайр хурж илээ. Хөөрхий юм уу хөгсөн мэдхгүй байж байгаа л ингээ хүрээд ирсэн байна. Өөрхий чаваас нэг 5 3 4-ний амьдралын бололцооноос бол ингээд ирсэн байна. Гэтэ яг өндөө бол тэр яг 5 3 4-ний амьдралын бололцоогоос тэгж явж байгаа амьдрал чинь улам муудмаа. Тэрийг л ойлго. Сайжрах ёстой амьдрал юм уу эсвэл муудчих ёстой амьдрал юм уу? Энийг л ялгаж салгая тийм ээ. За тэгээ маргаашаас эхлэж жагсаал дээр тэгээ олон сошиалын энэ муухай хар гүтгэлэг янз юмнууд явж байгаа болохоор энийг нь хүмүүст бас нэг жоохон логиктой талаас нь яг потенциалаараа ингээд ойлгох талаас нь тийм энгийнээр тайлбарж өгөх жоохон хичээж оролдлоо. Тэг нэлээ удаан лайв хийчтэй. Тэг би ч нөгөө Club House дээр ярьсаар хагаад айгу удаан яриа сурцсан билээ. Юмыг ингээд дандаа задлж ярьдаг. Манай Club-ын чинь бол намайг цаг 2 цаг уу ярих юм бол сонсоод байж лээд. Хоорондоо ярилцаад байждаг байхгүй. Би заримдаа жоохон удаан яриад идэх гэдэг. Тэрийг засч чадахгүй л байгаа. За тэгээд өндөрлөө. Маргааш тэгээд жагсаал үргэлжлэнэ. Бузар булаа муу муха оюутны засгийн газрыг огцруулна. Муу мухагаас салжаад улс өх гормон урагшлана. Хүн төрлөختний иргэншсэн хүмүүнлэг нийгмийг байгуулахын төлөө бид нар энийгээ ойлгож тэрнийхэн төлөө бас оролцоотой бай, тийм ээ. За нэг ингээ бараг 50 минут болцсон ба шүү. Би бол 30 минут болоо гэдгсэн. Удаан ирсэн дуучлаарай. Та нарыг бас ингээ залхаацсан байвал бас уучлаарай. Тэгээд миний бас нэг бусад хүмүүсээс нэг онцлогтой нэг юм байгаад байгаа. Надад бас их олон ч хүн хэлж байгаа. Би гэхдээ өөрөө ингээ хичээдэг байхгүй. Тэр нь юугаар онцлог юм гэхээр би их чадлагын хэмжээр комментүүд дандаа хариу бичдэг. Зарим комментүүдтэй сайхан хэрэлдэн штэ тий. Тэнийг мал залаар нь дууддаг. Гэтэ олон тэр мал гэж хэлж байгаа үгний чи ардталт нь нөгөө цаад аргументээр нөгөө шалтгааны өдөөж хилээд байгаа шүү. Тий. Би айгүй хариу бичдэг.
Ер нь бол аль болох их бичгийг хичээдэг. Тэгээд уг нь за маргааш нэрээ бас нэг юу яа YouTube дээр манай иргэний боловсрол зориулсан нэрээ Батбушин ах дээр дараагийн дугаар орно. Барууны үзлээр нэлээд явж байгаа. Гэхдээ энэ удаа хойш нь тавьж гаад өнөөдрийн болж байгаа жагсаал цуглаантай холбоотой нэг лайв би төвшөөхтэйгээ ярих гэдэг бодоод байгаа. Тэгээд төвшөөх нь хүлээж явах нь яах нь ярилцааг байгаа. Тэгээ ёс зүй хариуцлага, ёс зүй, улс төрийн улс төрчийн ёс зүйтэй холбоотой. За тэгээд дэлхийд дахинд одоо энэ цүнхчийн одоо жижиг асуудал юм уу? Энэ авилгалын асуудал чи ямар хөө төвшөнд яригдгийг, яаж шийддгийг, яаж огцордгийг, яагаад огцруулдгийг, эсвэл өөрөөсөө яагаад уучлалгүйгээд ингээ огцроод байдгийг. Тэгээд дөнгөж саяхан одоо Японы эдийн засгийн сайд ошоо огцсон байлээ шүү дээ. Тэр чинь гэсэн нэг будааны асуудал болсон байлээ шүү дээ. Хачин ерөөс Монголд бол ойлгохооргүй юм байлээ. Монголчууд бол тэр бол одоо авилга мавилгач юм шүү. Зүгээр үгийн алдаа шүү дээ. Үгийн алдаа дээр л огцсон байлээ. Тэгээ маргааш иргэний боловсрол YouTube сувг дээр явна. Тэрийг мань үзэр. YouTube сувгийн мань үзэлт нэрээ жоохон муу байгаа. За яах вэ тэр муу байж л угсаа ойрд нөгөө улс төрийн амьдрал өөрөө тийм хурцаас болоод хүмүүс тийшээ анхаарч амжихгүй байгаа. Гэхдээ иргэний боловсрол, улс төрийн боловсролын суурь ойлголтыг авсан иргэдийг улс төрчид хуурж мөхөж чадхаа байждаг байхгүй. Хамгийн гол нь тэр зүйлийг л ойлголцох гээд ярилцахыг хичгээд байгаа. За баяр та. Тэг өндөрлөө. Өнөөдрийн комментүүдээс нь хараад ярил яах вэ? Хараа удаа ирсэн үү? Лайв хадгалаарай гэнэ. За тэгнэ. Лайв хадгална. Лайв чи 30 хоногийн дараа устдсан билээ шүү дээ. За манай энэ Кензо орсон байна. Юмгуудаа өгшөө. Тамггүй дөрдөг уусна гол дүүсэн дүлгөөн. За би энэ нөгөө дүлгөөний нөгөө одоохондоо яг албан ёсоор оюун эрдний хамааралгүйг мэдэхгүй болохоор би тэр талаар нэг ярьдгүй юм аа. Гэхдээ дүлгөөнөөр дамжаад тэр 40 тэрбум 50 тэрбум гарч байгаад бас эргэлздэг. Тэр хүн тийм хэмжээний орлого олт юм уу гэх юм бол тэг яаж орлогоо олсон гэдэг дээр бас эргэлзэх ёстой. Эндээ цаашдаа яригдах асуудал мөн. Яг одоо жагсаал дээр бол тэрийг ярьж болохгүй. Шал утгагүй асуудал байхгүй. Батлагддаг асуудал орно тий. Тэгээ улсын их хурлын гишүүд эрүүл сайхан гишүүдэд найдаа гэж. За эрүүл саруул гишүүдэд найдаж болохгүй. Эрүүл саруул болтол нь шахах ёстой шүү. Найдаж болохгүй. Ер нь улс төрчдүүд бол дэлхийд даяараа юм хянжаахгүй бол болдгоо юмс байхгүй. Тэ? Хүн л юм чинь дандаа асуудал үүсчихэд байгаа. Тэгэхээр дандаа анхаарал тавьж явах хэрэгтэй. Иргэнийхэн хяналт байх хэрэгтэй. Галтнаа шүү гэх зүү дэмжиж байна. За голдуу дэмжиж байгаа юм байна тий. За баярлалаа. Угаасаа лайвн дээр дандаа дэмжиж байгаа постууд орж ирдэг юм байна. Лайв дуусны дараа найзууд орж ирээд гоё бичих шүү дээ. За яг биччихлээ гэдэг. Тэгээд одоо бичихгүй гэж яах. За өндөрлөө.